Дүрсгүйхэн зангаараа ижилдэн дасч, дүрмэнд хувцаараа ижилсэн гоёж, дурсамж дүүрэн өнгөрүүлсэн он жилүүдийн дуусашгүй сайхан цаг хугацааг хамт өнгөрүүлсэн ангийн анд нөхдийн амар амгалан айлтхан мэдчлээ. Алхаж орсон анхны өдрөөс арвин эрдэмийн шимиг хүртсэн 10 жилиг ардан орхлон арвин эрдэмийн шимиг хүртсэн ачт багш нараа санаж явна. Сайн байна уу ангийн найз нөхдөө. 20 жилийн өмнө баяраа тэмдэглэхээр цугларсан байгаад нь битээр их маш их баяртай байна. Австралийн Брисбен хотоос санхүүгээр мастер хамгаалж байгаа Саруула, датагаар мастер хамгаалж байгаа Бураанаар нь мэдчилж байна. Одоо ингээд 20 жил гэдэг үнэхээр урт хугацаа хэрнээ эргээд бодлоод маш хурдан өнгөрсөн байна. Сая бид хоёр нас нэг 10 жилийнхаа дурсамжуудыг ярилцаа сууж байхад үнэхээр тод санагдаж байна. Дөнгөж өдөрхөн саяхан болсон юм шиг санагдаж байна. Хэдийгээр бид ингээд 20 жилийн хугацаанд өөр замлаар ингээд амьдэрсэн чи яг л тэр нэг хамт олон хэсэг байна гэдэг ингээд сэтгэлд аюу сайхан тодхон мэдрэмжийн их тийм хад үлдсэн байдаг юм байна. Өөрөө маш их бахархлаа бид хоёр. Тэгээд бидний ингээд энэ хүртэл чиглүүлж сургаж байсан багш нартай хамтдаа суралцаж байсан нэг нэгнээ идэвхжүүлж дэмжиж хамтдаа дурсан бүтээсэн ангийн найз нөхдөө эрүүлийн аз жаргал сайн бүхний хүсье. Тэгээ 21-ний өдрийг гисэн янз хүлээж байна. Бид хоёр энд тэмдэглэх болно. Тэгээ бид хоёр тэмдэглэхээр шийдсэн байгаа. Тэр өдөр бас бид хоёр нь 5 хүнлүүгээ кол хийж уулзах болно. Бид хоёроо бити мартаарэ. Тэр өдөр уцаа авч явж байгаарэ. Тэр залгая шүү. Дататайгаар байлгаарэ. Шууд залгаараа. Бид хоёр ч гэсэн тэр өдөр яг та нарын програмын дагуу яг явна заа юу. Тэгэхээр бид хоёр ч гэсэн амар догдолж байгаа шүү. Cheers. Түр баяртай. Эрдэмийг сураад буцлаа гэхээс аюулхай цээжиндээ дүүрэн баяртай эрийгээ дангидаан суухгүй гэхээс алаг нүдэндээ суудан нөлөөстэй эрдэмийг сураад буцлаа гэхээс аюулхай цээжиндээ дүүрэн баяртай эрийгээ дангидаан суухгүй гэхээс алаг нүдэндээ суудан нөлөөстэй Анан багш шүү. Анан багш бол манай физикийн багш байсан. Бас их мундаг багш байсан. Хүүхдүүдийг маш сайн дэмжиж, маш их одоо шаргуу хичээллүүлдэг, давтлагуу хүүхдүүдийг зөвлөдөг юм багш маань байсан. Харин тэгээ бас хурдан өнгөрчдөг юм. А 20 жилийн ой болж байгаа. Тэгээ ангийнханд маань хандаж бас мэдлэг төвшүүлж
манай багшийн тухайд бол бас физик хичээл ордог байсан. Тэгээд бидний бас маш гоё одоо хайртай багш нэг маань нэгэ. Тэгэхээр ер нь яг манай анги ер нь ямар онцлогтой анги байсан бэ та? Тэр талаар 20 жил гэдэг хурдан өнгөрөх юм байна. Би анх багнууд дүүрс ирээд анхны маань авсан 2 гүнзгий ангийн нэг нь. Тэр үеийн гүнзгийнүүд бол өстой гүнзгий шиг тийм шижгэнсэн ангиуд ээж их дайчин хөдөлмөрч одоо бараг л бүгдээр ингийн олимпиад бэлдээд исэн юм шүү. Би одоо бодоход амар хүнд мунд юм хэлгэн ерөөсө бүгд хийн амар төсвөр төвчээртэй ухаантай тийм сайхан анги байсан. Одоо бол би одоо ямар сандаа хүүхдүүдийг та нарын одоогийн гүнзгий бол хуучин гүнзгийгийн хажууд юу ч бишил гэлдэгдэн шүү дээ. Математикийн мундаг хүүхдүүдтэй ангиуд байсан. Миний ч одоо олимпиадын амжилтын хүмүүс чинь танаа хоёр ангиас их байлаа шүү дээ. Ер нь л тий. Одоо ер нь бидний үеийн суралцж явах үе одоо ингээ шинэ үеийн хүүхдүүд гээд гарч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр эдний ялгаа ер нь юу? Одоогийн хүүхдүүд техник технологи ихсэн ашиглах юм. Зүгээр нөгөө тэр техник технологиосоо болоод юм уу? Одоо тийм нэг ойлгох чадвар, тогтоох, тийм юм нь бол харцсангүй айгүй тийм өөр болцсон. Таархан дууч юм одоо ковидын нөлөө ч ус байдаг л бах тий. Тэр үеийн хүүхдүүд л айгүй тийм багшийн шаардлага юм ойлгож ухаарах чадвар мадвар тэр хам толомж чанар энэ төр шал өөрсөн шүү дээ. Тэрнээс өөр өсөн одоо үү. Манай ангийнхнаас гоё хөгжилтэй ч юм уу бүр нэг айхтар тэр тод үлдсэн дурсамж байна уу те. Буян шигчин танаа ингэ те. Тий. Яагаа вэ би нэг хичээл заагаагүй юу? Атомын цомыг бөмбөгцсөн гэ. Тэгсэн чи юугаар бөмбөгцсөн бэлээ гэсэн чи буян шиг галаар гэв. Тэгээ би бүр энийгэд ярих бүр зогсож чадахгүй ямар ч буян шигчээ гар гэд гаргацсан. Нөгөө уг нь альфа бөмбөгцсөн гэж хэлчихсэн чи галаар гэлээ би өвдөө. Одоо би санд байхгүй. Би чи ер нь нөгөө нэг яг ангийнхан дундаасаа шалгуулж хаа 60 хүүхд авна гэхэд 50-аас нь жагсаж орж ирсэн нөхөр байхгүй. Тэгээд эхний нэг 2-3 сар бол яалтчгүй хэрэгдээ дандаа муу аваад. Тэгээ бүр өстө нөгөө нусаа хаттай наан гэдэгт болж байсан. Тэгээд таны хаалгыг бас маш их тогшиж оршиж. Тэгээ математикийн дэвтэр номоо чирээл очиж ойлгохгүй хаад. Тэгээ тэр болгонд багш яагаад тийм гоё уухгүй одоо бүр хүүхд болгонд татлага өгж одоо мэдээлэл өгж зөвлөдөг. Бүр орой өдөш хамаагүй ингэж гэртээ оруулж зааж өгдөг тийм одоо гоё одоо нийгэмд байсан байна бид нэр багш нар бас тийм гоё өгөөмөр байсан юм тий. Тэр үеийн багш нар бүгдийг тийм зан чанартай байсан шүү дээ. Хүүхдэл юм асууж явал баярлалдаг хизээч ирсэн хамаагүй тий. Ер нь манай ангийнхан хэр шаргуу байсан. Ёстой шаргуу хөдөлмөрч өстөн мундаг шүү дээ. Үнэхээр юм мундаг сэтгэлд үлдсэн мундаг гүнзгийнүүд нэг байна. За баярлалаа. Тэгээд ангийнхан маань бас тэр гоё үеийг санагалзуулж бас яриа хөөрөө нэмэх боломж олгосон. Тэгээ багштаас 20 жилийн баярын мэнд хүргэе. Ер нь бол одоо сайн багш нарын ачаар бид нэр бас өнөөдөр маш сайхан ажил хөдөлмөрлөлтөй, маш сайхан мэргэжлээ зүйл сонгосон. Тэгээ үр шимийн хүртээ явж байгаадаа нийт ангийнхныхаа өмнөөс бас талархаж явдгаа илэрхийлье багштаа. За одоо бүх шав нартай 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. Мэдээж та хэд бол ажиллаж байгаа салбартаа амьдралдаа ч гэсэн ерөөсөө хөлөө олцсон одоо Монгол улстай хэрэгтэй сайхан боловсон хүчнүүд мундаг аав ээжүүд болсон байх 20 жилийн ойгоороо хөгжилтэй сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За 20 жилийн ойгоор уулзалтаад сурагч насаа дурсаад сайхан хөөрөлдөөрэй. За багш та нартай 20 жилийн ойн баярын мөндөөргээд аз жаргал эрүүл энх сайхан өхнийг хүссэн өрөө ёо. Сайхан баярлаарай. Багш нь хайртай шүү. Та нартай хичээл орж ирсэндээ маш их баярлдаг, бахархдаг, хичээлдээ идэхдээ сайн хүүхдүүд байлаа. За баяртай шүү, хайртай шүү. Баяртай шүү гэжтэй. Бас Ингэж ороод ирсэн юм. Тэгээс юм хасаад. Ой, хүч хоцоцос хэлмэх юм болоо шүү. Зүгээр гшаа. Болоогүй биш юм байна. Сайн байна. За ханжигаа баярын дүргээд ижлэг хийх юм. Өө тэр иди чи одоо цуглуулж уулзуулах гэж хадаг сүү тавхаас наахвар юм болж байна. Бөөнөрөө бүр хариухгүй таг алга болчих юм. Станарээгээд бүр нөгөө гитэ октоп бүр баг хуугаараа орж байна. Тэгээ нөгөө бандер нь зүгэлснээж яасан ба ихтэй ингээд класс нууцсах байдаг. Ажил дээр нь явж очицгоо гэдэг өө болцооч. Тэгээ зарим нь яалтчгүй ажил ихтэй оролцож чадахгүй юм. Тэгээд
Тэгээ нэг 25 6 хүртэл цуглахаарай. За за. Тэгээ наашаа ирэх нь. Тэгээ амралтан дээр бас нэг хэд өгөх юм дээ. Тэгээ нэг 30 арай өгөхгүй байлгүй. За. Тий. Хамгийн сургуульч одоо сургууль явж одоо хэдэн жил яваад ирлээ. Манай Багнуур дүүргийн сургууль Тий. удаж байгаа шүү дээ. 82 онд анхны төгсөлт хийж байсан шүү. Та одоо хэдэн жил гэж байна? Би ч одоо нэг 34. 80 91 оноос гэсэн. Багнуурын сургуулийн хамгийн анхных нь тийм бол гэр сургуулиуд 78 оноос гэж. Тэгээ яг албаас сургуулиуд анхны төгслөөс 82 он. Багс та мөн байна. Өстө өгшрүүгээ та нэрээ. За сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээ төгсөлтийнхөө 20 жилийн он уулзалтыг хийж байгаа та бүхэндээ 20 жилийн он баярын мэндийг хүргье. Мөн одоо энэ 20 жилийн дараа уулзсан суулж байгаа нийт төгсөгчд нь үеийнхэнд нь бас 20 жилийн он баярын мэндийг хүргэж ажил амьдралд нь сайн сайхны хүсье. Тэгээ 20 жилийн өмнө төгсөжсэн тэр үе өнөөдөр мэт та нарын маань 20 жилийн өмнөх тэр өнөөдөр мэт над тодхон санагдаж байна. Та нартайгаа бас ойр ойрхон холбоотой байдаг, сураг ажиг тавьж байдаг, уулзаж очиж байдаг болохоор тэр 20 жил бол богинохон одоо саяхан л юм шиг санагдаж байна. За тэгээд энэ 20 жилд биднээс ажил амьдралд их олон өөрчлөлтүүд, их олон амжилтууд гарсан, их өөрчлөлтүүд болсон. Та нарын маань ажил амьдрал тэгшэрсэн, үр хүүхд таны жилдтэй болсон. Гэхдээ та нар бас 10 жилийнхэн тэр сайхан дурсгалтай үед урсаад анги хамт олноор ангиж цуглаад сургууль багш хамт олонтойгоо уулзаад нэг өдрийг ангиж өнгөрөөж байгаа надад их сайхан санагдаж байна. Тэгээ та нар маань бол миний одоо 10 дугаар ангийн бол 4 дахь төгсөлт. Дунд үеийн шавнар маань юм байгаа. Бас нэлээд олуулаа төгсөж байсан та нар. Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги нэлээд ачаалттай ажиллаж байсан байх. Нэлээд бас одоо юу гэдэг юм бас тухайн үед бол бас нэлээд бас ачаал гэж дарамтлагдаг байсан санагдаад байна. За тэгээд бүгдээрээ л элсэлтийн конкурс гэж хамгийн сүүлийн конкурс гэдэг тэр нэрээр та нарт төгсөж байсан л да. Дараа жилээс эхлээд элсэлтийн хэрэгжилалт гэдэг болсон. Хамгийн сүүлийн тэр конкурсыг та нар маш өндөр амжилттай үзүүлж, маш өндөр амжилттай төгсөж байсан юм аа. Тэгээд тэрний маань тэр их хөдөлмөрийн үр шим өнөөдөр та нар бүгдээрээ энд улс орныхаа бүхэл салбарт амжилттай сайхан ажиллаж амьдарч яваад нь багшных баярлж явдаг. Тэгээ та бүхэндээ 20 жилийн он баярын мэндийг хүргэе. Улам их ажлын амжилт, нэрүүлийн их сайн сайхан хүсье. Ардын сургуулийн алтан босгыг алхаж орсон анхны өдрөөс арвин эрдмийн шимийг хүртсэн 10 жилийг ардан Багнуур дүүргийн боловсрал цогцлбор сургууль 2005 оны төгсөлт. Орсоо багштай математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 13 ангийн 20 жилийн ойн уулзалт.